дүүргийн насан туршийн суралцахуйн төвийн захирал Гэрэлгой байна. За та бүхэнд энэ удаагийнхаа мэдээллээр бичиг үсгийн боловсрал гэж үе. Бичиг үсгийн боловсролын багш гэж хэн бидгүй. Дижитал бичиг үсгийн боловсралтай иргэн гэж ямар иргэнийг хэлэх вэ? Яагаад дижитал бичиг үсгийн боловсролыг бид эзэмших ёстой юм бэ? Гэдэг талаар одоо дэлхийн суралцах чөтгүүдийн сүлжээ буюу ЮНЕСКО-гоос гаргаж байгаа зорилтын хүрээнд дэлхийн нийтээрээ бичиг үсгийн боловсралтай иргэдтэй байж амьдралын чанар сайжирна гэж үзэж байгаа талаар товчхон мэдээлэл өгөх гэсэн. За тэгэхээр бидний мэддэг шиг одоо үсэг бичиг сурах буюу одоо 35 үсгээ заалгасан, уншиж чаддаг болсон, бичдэг болсон монгол хэл одоо багын багш нарын заадаг тэр хичээлийг бичиг үсгийн боловсрал гэж өмнө нь бол бид нэр тэгж ойлгодог байсан. Тэгвэл одоо тэр маань За өнөөдрийн тэгвэл бичиг үсгийн боловсролын хувьсэл өөрчлөлт нь юу юм бэ? Яагаад энийг дахиад яриж байна гэхээр бид одоо гэрээсээ гараад хаашаа очих вүлээ, тий? Ямар замаар явах юм? Тэр нь хэдэн километрийн түгжрэл байгаа юу? Цаг уур гадаа ямар байна гэд. Тэгэхээр энэ мэдээллүүдийг эргээ аваад түүнийг боловсруулад уншаад одоо чадах тэр дижитал бичиг үсгийн боловсрал буюу одоо адаглал утсаараа map тий одоо тэр байршлыг олж чадчихэв нү? Автобусныхаа одоо чиглэлийг тодорхойлж чадчихэв нү? Тий? За тэгвэл мөн одоо бичиг үсгийн боловсролын нэг чухал юм нь тухайн ирж байгаа мэдээллийг боловсруулад өөрийнхөө амьдралд хэрэгжилж чадах тэр одоо зөвлөд рүү чиглүүлсэн асуудал шийдвэрлэх тэр гарцуудыг бичиг үсгийн боловсролоор дамжуулаад олгож байгаа. За бид нэр орой болгон телевизийн мэдээг үзээд сонсонгоо за маргааш нэг бороо орох юм байна. Одоо цастай юм байна гэж мэддэг мөртлөө тэгвэл одоо цас орох нь тодорхой, бороо орох нь тодорхой байхад зонтгоо авах, тэ одоо гутлаа, хувцаа тохируулж өмсөх, тэрэнд амьдралынхаа хэв маягийг тохируулах, ажлынхаа одоо бүтээмжийг сайжруулахын тулд яах ёстой гэдэг эрсдлүүдээ ерөөсөө тэн дээр тооцдоггүй. Тэгэхээр эрсдэл мэдээллийг авч чадчихна. Маш их мэдээлэл донд бид нар амьдарч байна. Тэгвэл энэ чухал мэдээлэл үү? Чухал биш мэдээлэл үү гэдгийг одоо шүүн тунгаах, түүндээ одоо асуудлаа тодорхойлох, өөрийнхөө амьдралд хэрэгцээг байгаагаа эрэл хайгуулъягээд түүндээ насан туршдаа суралцах одоо чиглэлээ тодорхойлох энэ чиглэл рүү бид нэр явж байгаа. Тэгэхээр одоо манай дүүргийн хувьд 2025 онд дэлхийн суралцах чөтгүүдийн сүлжээ нэгдээд дижитал боловсролыг төрийн албан хаагчдаа хамгийн түрүүнд 1225 иргэнийг бид нэр төрийн албан хаагчаа төрийн албаны үйлчилгээг чанаржуулах, төрийн албан хаагчд маань дижитал боловсролоор дамжуулан өөрийн ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх. Тийм ээ. Тэгэхээр боловсрал гэдэг маань одоо хүн болгонд асуудал, хүн болгонд одоо мэргэжлийн ур чадвар шаардагдчихэдэг. Тэгвэл тэр болгоныгоо энэ ЮНЕСКОгийн онлайн платформоос бид нэр үн төлбөргүй авах эрхийг авсан. За тэгэхээр Баянгол дүүргийн гэлтгүй Монгол улсын иргэн та хаанч байсан цаг хугацаа орон зай хамаарахгүйгээр манай одоо төвийн энэ Монгол улсынхаа иргэдэд үн төлбөргүй оруулж ирж байгаа ЮНЕСКОгийн одоо олон эрдэмтэн судлаачдын боловсруулсан иргэдийн насан туршийн суралцах хувьд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх дижитал бичиг үсгийн боловсролыг одоо олгохын одоо багц цагуудын сургалтад суугаад олон улсад үнэлэгдсэн ЮНЕСКОгийн албан ёсны сертификатыг авах. Зөвхөн сертификат авахаас гадна бид нар маш олон тэмдэг цуглуулдаг, маш олон асуудлыг шийдвэрлэдэг, маш олон одоо зүйлүүдийг алхамчлан биелүүлдэг. Тэгэхээр насан туршдаа суралцсан гэдэг нь хүн өөртөө одоо зорилготой, өөрийгөө хөгжүүлдэг, өөртөө одоо эзэн байх энэ чадваруудыг бас давхар сурах. Ийм онлайн болон офлайн хэлбэрээр бэлтгэгдсэн Moodle хичээлд та бүхнийг урьж байна. Тэгэхээр энэ хичээл маань хэдий 2.5 цаг гэж байгаа боловч яг одоо тэрийг хийгээд явахдаа за магадгүй англи дээр, испани хэл дээр байгаа. Тэгэхээр бид нэр өнөөдөр дижитал AI 90 үед байгаа учраас одоо
Gemini гэдэг юм уу те Chat GPT гэдэг юм уу одоо эднийг ашиглаад одоо өөрийнхөө туслах програмуудыг ашиглаад хэрхэн яаж өөрийн болгож өөрийнхөө ур чадварыг дээшлүүлэх вэ гэдэг дээр бол хүн болгон нас хүйс харгалзахгүйгээр энэ сургалтанд хамрагдах боломжтой байгаа. Тэгэхээр хамгийн ихний зүйл бол та одоо дижитал бичиг үсгийн боловсралтай иргэн болоход бэлэн үү? Та насан туршийн суралцагч иргэн болоход бэлэн үү гэж өөрөөсөө асуугаад манай формыг бөглөрөө форм бөглөхөд хамгийн гол зүйл бол имэйлээ үнэн зөв бөглөх одоо өөрийнхөө мэдээллийг үнэн зөв бөглөх. Яагад бол бид та бүхний мэдээллийг ЮНЕСКОгийн албан ёсны одоо сургалтын төв рүү илгээдэг. За ингээ илгээгээд танд албан ёсны мэйл ирнэ. Тэр мэйлийг үзээд мэйлээ тогтмол шалгах нь байна. Мэйлийг үзээд одоо нэвтэрч ороод сургалтаа эхлүүлнэ. Хэрвээ танд бэрхшээл тулгарх юм бол манай одоо явж байгаа хичээлүүдийн группэд ороод тэр групп дотроосоо бие биенээсээ суралцах. Тэгээ хамгийн гол нь суралцаж чадчихээн өөрийгөө өдөх, өөрөө сурж байхдаа гаргаж байгаа асуудал болгоныг яаж шийдсэн, ямар нь гоё байсан, хэнд хэлмээр байна, хэнийг зааж өгмөр байна, гэр бүлтэйгээ хамтдаа сурах, эсвэл одоо хамт олонтойгоо хамттайгаа сурах, найз нөхдөдтэйгээ хамтдаа сурах, ганцаараа сурах гэх маш олон боломжууд байгаа учраас та бүхэн дижитал бичиг үсгийн боловсрал олгох энэ онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдаж дэлхийн ЮНЕСКОгийн сертификатыг авахыг уриалж байна. Та насан туршдаа суралцагч иргэн байгаарай.